Сайн байцгаана уу монголчуудаа. Юуны өмнө энэ бичлэгийг үзэж байгаа та бүхний нэрээр мэдчлээ. Намайг Сүхбаатарын Мянбасран гэдэг өөрийн төрж өссөн Завхан аймагт зөвхөн электрат төвчлээс нэр дэвшээд явж байгаа залуу байна. За би өнөөдөр Завхан аймаг руугаа явж байгаад замын дундаасаа буцаад ирлээ. Ямар асуудал үүссэн бэ гэхээр одоо намайг манай хөдөлгөөнийг дэмжиж байсан электрат хөдөлгөөнийхэн маань одоо Завхан аймагт Монгол Ардын намаас нэр дэвшиж байгаа хоёр хүнийг дэмжинэ гэсэн шийдвэр гаргасан байна. За миний хувьд бол одоо сонгуулийн үеэр сонгогчид харах материал дээр электрат хөдөлгөөний гишүүд дэмжигчдийг одоо багтаасан ийм мэдээллийг бол оруулсан байж байгаа. Тэгээд сонгогчдыг тойролдуулах зорилго бол агуулаагүй. Тэгээд одоо энэ хүү гишүүд маань намайг дэмжихгүй гэсэн болохоор би одоо сонгогчдод хүрэх материал дээрээс эдгээр хүмүүсийн мэдээллийг салгах шаардлагатай болж байна. Тэгээд цаг хугацааны болоод мөнгө санхүүгийн асуудлаас болоод одоо миний би та бүхэндээ ийм одоо урамгай материал хүргэх шаардлага үүсэж байна. Аль эсвэл та бүхэнтэйгээ одоо интернет орчныг ашиглаад одоо лайваар уулзж байх ийм шаардлага үүсэж байна. Тэгээд та бүхэн маань миний энэ асуудлыг зөвөр ойлгож